За амралтын өдрийн мэд төргий. Tata Publishing-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Баясагийнхаа дууцсан челленжид нэгдэж байна. Тэгээ ямар учиртай челленж вэ гэхээр Өвөр Монголын Урьд цорны Түнлэа хотод энэ хичээлийн жилээс эхлээд бол монгол хэлээр хичээл орохыг бол хориглож байгаа юм байна. Тэгээ энийг бол яг хувь хүнийхээ үүднээс ялангуяа соёл судлаач хүнийхээ үүднээс бол маш их хэмзэглэж хүлээж авч байгаа. Яагаад вэ гэхээр хилээ дагаж өөрөө соёл явж байдаг, сэтгэлгээ явж байдаг. Их хилийн одоо хорин гэдэг бол сэтгэлгээг нь байхгүй устгана гэсэн үг. Соёлын дагаа тусдна гэсэн үг. Тэгэхээр энэ их хилний цаана бол тухайн ард түмний оюун санааны дархлаа, сэтгэлгээ, соёл, түүх гэдээ маш олон зүйл одоо устж үгүй болох аюул тулгардаг. За энэ утгаараа бол одоо хувь хүний зүгээс бол маш их хэмзэглэж байна. Тийм учраас скетэн залуучуудыгаа зүгээр нэг одоо тэмцэж муу мухаа үгээр одоо дайран гэхээс илүүтэйгээр их хэлний үн цэнийг ойлгуулах талаас нь илүү хандаж, ойлгуулах талаас нь илүү хандаж энэ одоо челленжид нэгдэж जैन. Тэгээс нэгдээсэй гэж уриалмаар байна. За ингээд одоо аавынхаа их хэлмэн гэдэг шүлийн нэг хэсгээс нь уншиж таллуулъя. Тэгээ шүлэг яруу найрагч биш болохоор бас гоё уран үндсэн бол уншиж чадахгүй хаа төгөлцөлж байна. Их хэлмэн. Миний хамгийн үнэж надаас хизээч үл урвах цорын ганц нөхөр минь их хэл. Миний зэвсэг болж дайсны өдөөс зоригтой босгодог элд минь их хэл. Миний үр удамдаа үлдэх гэрээс өв хөрөнгө минь их хэл. Миний амьд яваагийн бахархал жавхлан даялгуу монгол хэл. Миний мөнхийн ус, миний хайрын аялгуу их хэл. Миний зүрхнээс төрж, миний харцнаас гэрэлтэгч их хэл. Миний равжа, миний нацаг доржийг хойч үед минь хүргэх их хэл. Миний ээжийн, миний аавын, миний өвгдийн их хэл. Миний хэл, миний хүүгийн их хэл, миний монгол хэл. Тэгээ энэ бол оддын аялгау гэдэг наавын номд байдаг шиг хэлмэн гэдэг шүлгийн хэсэг байгаа. Энэ өөрөө баг 2-3 утас шүлэг байна. Тэгээд ерөнхийдөө бол бид нэг өдөр тутамдаа хүрээлэн байгаа амьдралдаа л өөртөө л тулгарч байгаа асуудал хүнд хэцүү гэж боддог. Гэтэл яг үүндээ Монгол туурхтан, Монгол хүн байхын тухай, Монгол соёл, оршин тогтнохын тухайд ярих юм бол бид нар энэ цус нэгтэй, хэл нэгтэй, түүх соёл нэгтэй ард түмнээ бол үргэлж одоо ахын дүүсгээ хайрлж, хүндэлж, хамгаалж авах ёстой. Хамгаална гэдэг бол мэдээж дайтахын нэр биш. Энэ бол оюун санааны үүднээс сэтгэл зүрхнээсээ хань төвшиг болохын нэр гэж ойлгож байна. За ингээд энэ хүү одоо челленжийн маань дараачийн одоо хүмүүсийг би бас урьмаар байна. Болорч цомын эзэн яруу найрагч Утганбаяр найзыгаа урьж байна. За мөн одоо Монгол Улсын их сургуулийн багш доктор Дагрын зан Намдурч найзыгаа урьж байна. Ингээд гуравт нь бол өөрийн хуурай дуу яруу найрагч сайн жаргалын начинг өөрийнх юм уу эсвэл бусдын одоо их оронтой холбоотой, ихэлтэй холбоотой сайхан шүлэг уншиж энэ челленжийг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. За харалт тавьсан явдал баярлаа. Амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэй.